2016 оны хүртэл бол Монгол улсын хэмжээнд гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бүтэж ерөөсөй байхгүй байсан. 16 онд л их хурлын тогтоолоор гэр бүл хүүхэд залуучны хөгжлийн газар гэдэг нэртэй ийм агентлаг байгуулагдсан. Агентлаг байгуулагдаад үндэсний хэмжээнд нийтдээ нэг 890 мянган орчим өрхийн төлөөллөөс судалгаа хийж үзсэн чинь Монгол улсад амьдарч байгаа энэ өрх гэр бүлүүд бие биенээсээ ялгаатай хэрэгцээ шаардлагаараа ялгархаар 10-аас 12 төрлийн хэм маягт яг хуваагдчих. Өөрөөр хэлбэл ядуу өрхтэй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл, эсвэл өрөөсгөл гэр бүл, эсвэл дээрэс нь нийлмэл гэр бүл гэд. Эсвэл нэг гэр бүл хоёр өрх болоод амьдарч байгаа ч гэдэг юм уу. Ийм ялгаатай байдалтай байгаа. Энийний цаана юу тусаад байна гэхээр нөгөө гэр бүл чинь урт удаа авах хугацаанд бат бэх, ив найртай, аз жаргалтай оршин тогтнохын тулд энэ нөгөө хангагдаагүй хэрэгцээ гэдэг энэ зүйл маань өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй гэр бүл байлаа гэж төсөөлөхөд хүүхдтэй асарч хамгаалаад нөгөө гэр бүлийн нэг гишүүн буюу ээж голцоо амьдрал дээр байгаа. Ажил хөдөлмөрлөл эрхэлдэг, нийгмийн харилцаанд төдийлөө ордог, ийм байдлаар үлддэг. Энэ хугацаа урт үргэлжлээ явахаараа зэрэг аавд нь хин нэгэн зөвлөхгүй байгаад байхаар зэрэг аав нь нөгөө ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй байгаатай холбогдуулаад нөгөө найз нөхөд тэр ажиллаж байгаа албан хаагчдын зүгээс ч гэдэм үү шууд биш утгаараа дам байлаар ийм нөлөөнд ордог ялгуурлан гадуурхдаг байдал руу орохоо зэрэг архины хамааралтай болсон гэр бүлчгэл байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл энэ бол хэвийн зүйлээ. Энийг харин ийм байдлаар багт шатанд нь илрүүлж итгэж явах ёстой гэдэг тэр үйлчилгээг тэр аавданч тэр ээждэнч тэр үзүүлж явах ёстой байх гэдэг юм. Монгол улсын үндэсний хуулийн заасан гэр бүл бол төрийн хамгаалтанд байх гэдэг шнэ. Энэ утгаараа энэ ялгаатай аж төрж байгаа амьдралтай гэр бүлд жишээлбэл зориулсан үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр зэрэг тэр үйлчилгээгээр дамжаад нөгөө хангагдаагүй байсан хэрэгцээ хангагдаад эхлэх юм бол гэр бүл доктортой байх гэдэг. Энэ хэрэгцээ хангагдахгүй болохоор зэрэг л энэ гэр бүл задардаг. Энэ гэр бүл задраад явхаараа зэрэг хамгийн ихний ээлж нь хүүхэд өөрөө хохирогчулж үлдээдэг. Яг өнөөдрийн байдлаар нөгөө хэлэхэд гэр бүл чиглэсэн ийм хөгжлийн үйлчилгээнүүд нэг ширхэгч байхгүй байна. Тэгэхээр манай зүгээс бол энэ гэр бүл чиглэсэн хөгжлийн үйлчилгээг цоошноор бий болгох, энэ хангагдаагүй хэрэгцээг хангах, зөвлөн туслах үйлчилгээг бий болгосноор хамгийн том зургаараа угийн үндэстэй бол гэр бүл доктортой байна. Иннээс үүдэлтэй тэр нөгөө хүүхэд хүчирхийлэлд өртдөг, эрхэн зөрчигддөг барьдаг асуудал бол алга болно. Өөрөөр хэлбэл эцэг их болгон доктортой амьдралдаа үр хүүхдэд анхаарал тавьдаг ийм сайхан харилцаа бий болно л гэж харж байна.